Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын донд цэрэг спортын дүл тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд 12 сургуулийн сурагчид өрсөлдсөнөөс Чингэлтэй дүүргийн 24 дугаар сургууль тэргүүлж 23 дугаар сургууль удаах байранд орчээ. Чингэлтэй дүүрэг байгуулагдсны 25 жилийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулагдсан цэрэг спортын дүл тэмцээний эхний шатанд ерөнхий боловсролын 12 сургуулийн 3000 гаруй сурагч хамрагдаж 2 дугаар шатанд 353 цэрэг сурагч шалгарч өрсөлдсөнөөс тэмцээний тэргүүн байрыг Нарантуяа захиралтай 24 дугаар сургуулийн Цэлмэг захирагчтай салаа, Дэд байрыг Гамбол захиралтай 23 дугаар сургуулийн Хүслэн захирагчтай салаа, 3 дугаар байрыг Өлзөө жаргал захиралтай 72 дугаар сургуулийн Хурцбаяр захирагчтай салаа тус эзэлсэн байна. Ирээдүйд болсон хүүхэд багцуудынхаа бие барилдрын хүмүүжил төлөвлөлтийг өгөх. За цэрэг их оронч хүмүүжил, за Ахмад үеийнхаа энэ их орон тусгаар тогтнолынхаа төлөө бас үе үе төрөлсөн Ахмад үеийнхаа дайчин уламжлалыг бас бахархах, мөнгөжүүлэх. За тэгээ хамгийн гол нь бол энэ улс орны тусгаар тогтвол бүрээс байдал гэдэг бол бас ямар үнцээр олдсон гэдгийг энэ хүүхэд багцуудад таниулах. За тэгээд галаа хамгаалах цэцлэгчний одоо бас хууль тусламжийг туслах. Цэргийн иргэн харилцааг бол бас төлөвшүүлэхэд ажиллах хэрэгтэй. За тэгэхээр зэвсэг төвшин үүсгэн байгуулагдсны 96 Монгол цэргийн өдөр ухтаж одоо Чингэлтэй дүүргийн засаг дарганы хамгийн газраас их орон тусгай тогтнолын эцэд андгаар хявцлын үнэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ бол одоо жил болгон уламжил болгон зохион байгуулдаг. Энэ арга хэмжээн дээр дүүргийн хэмжээ зохиомдог төл цэрэг спортын төл тэмцээний одоо шагнал гардуулах, за сурагчдын төлөөлөл оролцсон андгаар өрөх энэ арга хэмжээг одоо энтэй зохион байгуулах, мөн одоо төвчний анги байгуулах агаас ирж одоо энэ үйл ажиллагаагаа сурчлах, жагсаал, гардан байлдааны болон бусад үзүүл сургуулиудыг зохион байгуулдаг. Мөн бүх зэргийн дуучин чуулгын уран бүтээлчид ирж одоо бас үйл ажиллагаа сурчилдаг ийм одоо зохицох арга хэмжээ байгаа. Бүх одоо сургуулийнхаа сурагчдыг хамрахаас Монгол даяараа тусгаар Монгол улсын тусгай тогтнолын талбай ганц байдаг. Энэ ганц талбай дээр энэ арга хэмжээгээ явуулснараа Монгол улс туургаад тусгай тогтнол шүү гэдгийг тунхаглаж ийм ачаал арга хэмжээ байдаг юм аа. За мөн тэргүүний жагсаалт салаагаар Гамбол захиралтай 23 дугаар сургуулийн Хүслэн захирагчтай салаа, тэргүүний гимнастикч салаагаар Батбол захиралтай 37 дугаар сургуулийн Бат Эрдэнэ захирагчтай салаа, тэргүүний аврагт салаагаар Наранбаатар захиралтай 57 дугаар сургуулийн Дөвшин бол захирагчтай салаа, за тэргүүний тамирчин салаагаар Нарантуяа захиралтай 24 дугаар сургуулийн Цэлмэг захирагчтай салаа, за тэргүүний авьяаслаг салаагаар Гиндэн сүрэн захиралтай 5 дугаар сургуулийн Нямдаваа захирагчтай салаа, тэргүүний салааны захирагчаар Баярмаа захиралтай 49 дугаар сургуулийн салааны захирагч Гамб өрөө шалгарлаа. 2016 он зохион байгуулсан цэрэг спортын дүл тэмцээнээс ерөнхий боловсролын 23, 24, 50, 61, 72, 117 дугаар сургуулиуд амжилттай ахиулсан байна. За цэрэг спортын дүл тэмцээн нь эх орон сэтгэлтэйг бий болгоход чухал ач холбогдолтой юм байна.